Сонор милах цаг толиулж байна. Дараах зохиолыг танд албан ёсны эрхтэйгээр хүргэж байна. Та subscribe дарж нэгдээд цаг алдалгүй зохиолон сонсороо. Оюуны өмчийг дээдж буй танд баярлалаа. Зохиолч Дарсүрэн онцгой эрх 68 дугаар хэсэг. Аяна усуу энэ хоригдлын талаар анх будаас дуулжээ. Сэмхийг Мураяма Аяна улсууд өгсөн нэрийн жагсаалтанд оруулаагүй байлаа. Хянган дахь улс төрийн хоригдлуудын дотроос Харбинд байсан большевикуудтай шууд холбоотой удирдах ажил хийж байсан хүмүүс баригддаг болсныг гадарлаад хар чоныг тохоож түүнийг устгахаар төлөвлөсөн хувьсгалж үзэлтэй хүмүүс хар чоныг устгахын даваан дээр хамаг учрыг мэджээ. Тэгээд Сэмхийг устгах гэж байтал түүнийг Харбины шоронд шилжүүлсэн аж. Хар чин Аяна улсуутай уулзаад би хов зүйдэх хүн биш. Тийм хүн олох гэвэл Сэмхий гэж хочтой нэг дөрвөн ирбий гэж билээ. Энэ нь хар чин Сэмхийг Аяна улсуугаар устгуулах гэдэг эгзэг байлаа. Сэмхий хоригдлуудын дунд ярьдаг дэлсул ярианаас авахуулаад хувьсгалчдын нарийн ширийн зүйлийг хүртэл Сэмхийг нолоод мэдчихдэг учраас тэгж нэрлсэн болоо. Аяна улсуу Сафрановтой тохиролцсон ёсоор Сэмхийг Харбины хувьсгалт нууц байгууллагын зохих хүмүүс шилжүүлэх ёстой тул Сафрановын өгсөн хаягаар нэгэн хөгшнөд очиж уулзав. Тэгээд Сэмхийг тэдэнд авчирч өгөх өдрөө тогтлоо. Ингээд Сэмхийг тушаасны маргааш Аяна улсуу Галтрэгний буудал дээр очлоо. Аяна улсууг Галтрэгний буудал дээр ирснээс хойш 10-аад мөч болоод Надежда Михайловна нэгэн орос хүний хам дээрээд Галтрэгний тавцан дээр зогсож байгаа вагон руу явж байгааг олж харлаа. Төвнийг дагаж яваа хүнийг большевик Крутов гэдэг боловч эдвгэ Корпухан гэдэг нэрээр яваажээ. Надежда Михайловна төвний гэр бүлийн хүн гэдэг үнэмлэхтэй. Крутов бол 1917 оны большевик бөгөөд Харбинд нууц ажиллагаа удирдах байгаад баригдаж шийтгүүлсэн юм. Харин сарын өмнө хянганы шоронгоос оргосон болоо юм. Чингэд Сафрановын төлөөний хүн Аяна улсууд учир байдлыг цохиулгаж Надежда Михайловнагийн хамт зөвлөлт рүү явуулахаар тохирчээ. Надежда вагон руу орж явахдаа Аяна улсуугийн барааг олж харсан бөгөөд вагонд орсон хойноон цонхны дэргэд суугаад Аяна улс руу харж байлаа. Чингэд удаж төдөлгүй Галтрэг хөдлөв. Тэр хоёр төмөр замын манжуур өртөөгөр дамжин хэл гарах бөгөөд давар орох ховын хэрэгээр яваа нутгийн худалдаачд гэсэн үнэмлэхтэй боловч тэрхүү үнэмлэх бичиг Гавантуны цэргийн хээрийн цагдаагийн ерөнхий газрын тусгай тэмдэгтэй ажээ. Тийм үнэмлэхтэй хүмүүсийг сэрдэж хардсан ч гэсэн тэднийг баривчлах, юмын нэгжих, ямар нэг аргаар саатуулах, эрх, орон нутгийн цагдаагийн газар Японы тагнуулын нууц албаныханд байхгүй. Надежда Михайловна Крутов хоёрыг яваад 10 хоносны дараа нэгэн орой Аяна улсуу төмөр замын ажилчдын хэсэгт суудаг Сафрановын төлөөний хүнийд очлоо. Хэлийн цаанаас хүн ирсэн. Надя тэр хоёрыг хэлийн хэн сэжиглсэн боловч өнөмлөхийг үзээд явуулсан байна. Энэ тухай танд яаралтай мэдэгдгэсэн. Гэвч би тантай уулзч чадахгүй болохоор эрхийг чинь хүлээж байв. Гэд гутлынхан өсгийг суулан гаргаж нэгэн бичиг авч өглөө. Аяна улсуу тэр бичгийг анхааралтай уншаад маргааш өглөө нь цагдаагийн газрынхаас хэлийн манжуур өртөнөөс ямар нэгэн чимээ ирсэн гэсгийг лавлан асуулаа. Гэвч хэлийнхнээс ямар ч мэдээ байсангүй. Тэгээд Аяна улсуу манжуур өртөөнд байдаг цэргийн тагнуулынхантай утсаар ярьж лавлахад онцгой зүйл мэдэгдсэнгүй. Харин тэд Аяна улсууд тусгай үнэмлэхтэй хоёр хүн Оросын хил рүү орсноос хойш Оросын талаас ямар нэгэн асуудал тавиагүй гэж мэдэгдлээ. Энэ бүхэн Аяна улсууд сэжигтэй санагдсан тул тэрээр Харбины кемпийн тусгай хэргийн төлөөлөгчтэй ярьж асуухад манжуур өртөнөөс ямар нэгэн сэжиг бүхий асуудалтай холбогдсон мэдээ ирээгүй гэж хэлв. Чингэд Аяна улсуу Сэнзин рүү залгуулж Тозията ярихдаа Сэмхий хочид Орос хүүхний хамт манжуур өртөөгөөр хэл давсан бөгөөд очих ёстой газараа хүрсэн байна гэж илтгэв. Аяна улсуу чиний нууцыг хаатуу мэдсэн байна. Корпухан гэдэг нэрээр хэл гарсан Сэмхийг сэжиглээд тусгай үнэмлэхтэй болохоор явуулж. Хаатуу надаас асуухлаар нь би зөвшөөрсөн юм а гэж хэлсэн шүү. Гэхэд
Хэрний тагнуулынхан болон кемптэн тусгай хэргийн төлөөлөгч нар энэ тухай зөвхөн дээд удирдлагад мэдэгддэг дүрмтэй болохоор аяна усууд илтгэхээгүй болохыг төвөггүй ойлголоо. Тозуя аяна усуудаа ярихдаа явсан хүмүүсийн эрх хугацааг асуугаад аяна усуу чи наад ажлан хаатоо танилцуулаад өөрийнхөө оронд ажиллах хүнд бүх зүйлийг тайлбарлаж өгөөд жанжин сүм рүү оч. Харин хүмүүсийн буцаж ирэх газрын талаар хэлэхдээ манжир өртөгөр буцаж ирэх ёстойг даргалжхаарай. Тэд тэр чигээрэн чулуу хөөж байг. Гэхэд аяна усуу сэтгэлдээ хөгшин тэднийг Хабаровскын чиглэлээр буцаж ирнэ гэж танилцуулсан миний үгэнд итгэжээ. Ёстой хөгшин маань чулуу өгөөд үлдлээ дээ гэж бодоод дотроо баярлжээ. Аяна усуугийн төлөвлөсөн ёсоор бол Надежда Михайловна Даавраас Хабаровскод ирэхдээ аяна усуугийн зааварласнаар хил дээр байгаа Японы тагнуулын төлөөлөгчийн гарт тусгай шугамар хуурамч мэдээ атгуулах ёстой. Тэр мэдээнд Копукен гэдэг нэрээр тусгай үүрэг гүйцэтгээд будсан Симхи хэмээх хожид туршуул орсон хэлээр гаргахтаа сэжиглэгдээд хэлийнхэнтэй буудалсан төдийгүй өөрөө хүн дээр шархтаад баригдсан байна гэх ёстой. Аяна усуу Тозуятай чингэж ярилцаад Төмөр замын холбооны төр сургууль руу очиод ойдовтой уулзаж жанжин сүм явах болсон тухайга мэдэгдэв. Ойдва одоо чи надтай уулзах гэвэл хайлаард очих болох нь. Гэвч Рожусай хэрхэн холбоо барих тухай заавар аавна биз. Гэхэд нь ойдов. Ер нь хайлаард очиж уулзаж байя. Надад тийм боломж бий. Манай эзэгтэй Уэдагийн гарын үсгтээ өнөмлөх авч өгсөн. Би хан ширээ жанжин сүм халах голын чиглэлд очиж төмөр зам тавих хэсгийнхэнтэй судалгаа хийх юм гинэлээ. Харин өчигдөр төвтэй холбоо барьсан. Халах голоор Японы айрам довтлохоор төлөвлөгдсөн төлөвлөгөө эхлэх хугацаа зохилтын гол чиглэлийг богино хугацаанд мэдэх хэрэгтэй гэсэн. Рожусай танилцуулахтаа Рожу Канавка ажиллагаанд эхний ээлжийг хэрэгжүүлэх ёстой гэж мэдэгдсэн. Юкисэн чамд маш чухал өнөмлөх олж өгсөн байна. Тиймээс үүнийг ашиглах болно. Байлдааны төлөвлөгөөг олох нэг боломж бол Тозуя Уэда хоёр төдийгүй штабын нөлөө бүхий хүмүүсийг хянах явдал. Нөгөө нэг зам бол хайлаарт байгаа фронтын штаб юм. Миний саналыг Рожусай танилцуулж өгсөн удирдамжийг надад мэдэгдээрэй. Би ямар ч гэсэн Сафроновтой нийлж ярилцаад ямар боломж байгааг дараагийн уулзалтанд хэлнэ. Аяна усуу ойдовтой чингэж тохиролцоод 8 цагийн дараа Харбинаас хайлаа руу хөдөлжээ. Акасай Шанхай руу яваад хэд хонлоо. Тозуя энэ хугацаанд хар чонтой холбогдсон зүйлийг Кемптай болон цэргийн тагнуулын газраас цуглуулаад зогссонгүй. Бас Чанкайшигийн тагнуулын газраас зарим баримтыг авахулсны дараа мэл гайхжээ. Ёогчин, дээрэмчин, сан жидэж үтсэн өөрийнхөө амийг аврахын тулд хэдэн жил шоронд байсан нь гайхалтай. Тэрээр дээрэмчдэг шоронгоос удирдах, умард хятад, манжуур, өвөр Монголыг төвөөж байсан бол Тозуя гайхахгүй байсан. Тозуя хар чоныг дуудуулчихсан болохоор түүнтэй ярих зүйл юм бодно. Чингэж яриагаан хэрхэн эхлэхийг бодож суутал хар чоныг авчирлаа. Ажил хэргийн байдлаас болоод чиний нэрийг өөрчлөх хэрэгтэй боллоо. Чи зөвшөөрнө биз дээ? Гэхэд хар чон толгой дохино. Тозуя хар чонын царай өөд эгцлэн харж хөмсөг зангидан ууртай юм шиг дүр гаргаж зогсохдоо яасан хэнэггүй ирэв. Аяна усуу үнийг хэнэггүй байрын шинжтэй, гүжирмэг зантай, сэтгэлийн төвчээр сайтай, итгэсэн зүйлдэн үнэнч зүтгэлтэй хүн гэсэн. Харин муу зангийн талаар тодорхойлохдоо зөрүүд, гүжимтгий, бардан бөгөөд тун хянуур, хүний янз үзэх дуртай, алдаа эндэгдлээ нүүр царэндан илчилдэггүй. Хүний үгний өөгөөр санааг нь багцаалж тоглоом дохуу хийх дуртай гэсэн шүү гэж бодно. Хар чоныг сорьсон шалгалтын үр дүн Тозуягийн сэтгэлийн далдад хоримтлагдсан бодлыг зөөлөж чадаагүй. Харин Аяна усуугийн тодорхойлолтонд англи хятад хүнийг нэг нүдэрэн харахгүй үзэн яддаг бөгөөд яриандан үргэлж зүхэж харааж байдаг гэсэн нь Тозуяд итгэл төрүүлэх жишин болжээ. Миний бодлоор бол чи өөртөө нэр өгөх хэрэгтэй гэж бодож байна. Тэгтэн сайхан нэр бодож олох хэрэгтэй. Миний жинхэнэ нэрийг бод гэдгээ. Тэгэхээр эцэгхээс өгсөн нэрээр нэрлсэн дээр байхаа. Чиний жинхэнэ нэрийг англи хятадынхан сайн мэднэ. Тэгэхээр хар чон амьд байна гэд бөөн шүүг андэгдэн шүү дээ.
Чамайг амьд байгааг мэдвэл тэд чинь юу ч хийж мэднэ. Тэгэж шуг андагдах хэрэггүй. Хар чоныг шоронд өгсөн гэдэг нотлогоог бэлдчихсэн. Сонин туцаа шугамар нээтлэн харин чи чинь хянганы шоронд байхтан хэд хэдэн мухар толгойтонтой холбоотой байсан гэдэг байхаа. Гэж Тозуя лавлах гэсэн зүйлэн аятайхан хавчуулж асуулаа. Шоронгийнхан өөрийгөө ижлэхгүй тулд дээрэмчид хулгай нартай холбоотой хүмүүсээс холхон баяа гэж бодоод өөрийгөө мухар толгойтны нэг гэдэг сэжиг төрүүлэх гэж тэгж байсан юм. Намайг хар чоно гэж мэдвэл дээрэмчид хулгайч нар намайг удирдагчаан болгож шоронгоос удирдуулах бүрэн боломжтой байсан. Шоронгийнхан ашиг хонжоогоо бодоод надад бүх болцоо олох байсан маргаангүй. Бэвол тань шиг тийм арга хэрэглэхгүй. Шууд өөрийгөө илчлэх байсан. Тэгвэл шоронгийнхан чиний гар хөлийн үзүүрт өгдөөгүй захирагдан шүү дээ. Ашиг хонжоонд шунсан хүнд нөхөр болдгүй юм. Миний итгэлтэй хүмүүсийн дотор намайг барьж өгөхөөр дэнчин тавьсан хүмүүс байсан. Үүнээс болоод би дээрэмчдэн тараагаад хоёроос хагдсан юм шүү дээ. Гэхэд Тозуя сэтгэлдээ энэ лүд ийм хашир ирв. Ер нь чин үнэн ярьж байна уу? Ярианд нь сэжиг байхгүй боловч сэтгэлийн цаана ямар нэгэн нуугдж байж мэдэх юм. Гэж сурсан заншлаараа хардана. Ингэж бодхон Тозуяд аятайхан байдаг. Сэтгэлэн чингэж түгшээж хэд дахин уруулан хөрвүүлж бодвол алдаа гаргадаггүй. Тиймээс юмыг чингэж ухаж төнхөж хардаж сэрдэж бодох нь Тозуягийн сүүлийн үеийн нэг онцлог ажээ. Би чиний бодлыг мэдж байна. Гэт хардсан хар чон руу ихцэлснээ. Үнэхээр урвагч нар байсан бол тэднээс салдагч нь төмөн зөв. Чингэж чамд бод гэдэг нэр хэрэггүй. Харин эрхэм баяр гэвэл зүгээр түгээмэл нэр шүү дээ. Гэт уруулан жуумалзуулан нэмсэглэв. Тозуя Акасайд даалгавар өгтөн түүний ажиллах хүний нэрийг чингэж хэлсэн болохоор ингэж нэрлэх ёстой байсан. Чи хэд хоногоос далайн эрэг хавь нэг хот руу явна. Тэнд очихдоо Токиогоос нутаг рууган очив худалдаач нь эрхэм баяр гэдэг нэрээр манай консулын газарт бүртгүүлэх болно. Одоохондоо хотыг чинь шийдээгүй. Тэнд очиод эхний үед их гүрний худалдаачтай танилцсан. Ялангуяа очисон газрын хан Америкийн худалдааны танхимын дээгүүр зиндааны хүмүүс, банкны нөлөө бүхий хүмүүсийн найз нөхөд үр хүүхэдтэй ойр дотно байх нь чухал. Таныг хөзрийн мөрийн сайн гэдэг байхаа. Гэж хэлээ Тозуя Тянжин дахь Чанкашигийн тагнуулын мэдээнд хар чон мөрийн алддаггүй хэрсүүхэн гэж тодорхойлсныг саналаа. Тозуя цонхоор гудамж харж зогссноо хар чонын дэргэд ирээд энэ өдрөөс эхэлж эрхэм баяр гэдэг нэрэндээ дасах хэрэгтэй. Томилсон газар очсны дараа чиний гүйцэтгэх ажлын талаар тодорхой чиглэл өгнө. Харин сайн угсааны нохоо олж авах гэдэг чинь зөв шүү. Тэгэхээр ганцхан өөрийгөө хамгаалахад биш, өөрийнхөө үүргийг гүйцэтгэхэд туслах нөхөр болгож сурах нь чухал. Нохоог хулгай хийлгээ сургаж болохгүй нь мэдээж. Тэгэхээр их гүрний тагнуулуудыг олж ашиглахад хэрэг болно. Ялангуяа бичиг баримтын хулгайн замаар олохыг хичээдэг тагнуулыг олж болно шүү. Гэж зөвлөв. Миний сэтгэл таалагдах нохоо олдохгүй л байна. Юу ч гэсэн зарлуулад үздэг юм билүү дээ. Тэгэд болохгүй бол та бүхний тусламжийг авъя та. Та нар туслана гэдэгт би итгэж байна шүү. Гэд халааснасаа сонинд хэвлүүлэхээр бэлдсэн зарлан гаргаж үзүүлв. Тозуя түүнийг уншаад өөрөө л мэд сонинд зарлуулах хэсэг нь таны дурын хэрэг гэлээ. Синзин хотод хэвлдэг манжуурын өдөр тутмын Мансю нийтийн сонинд сайн үлдрийн нохоо худалдаж авах зарлал гарснаас хойш 4 хоноод байхад Аяна улсуу Синзин дэрлээ. Тэрээр харбин дахь ажил хэргийн талаар Тозуяд бэйжлэн танилцуулж, Жанжин сүмд ажиллах ажлын талаар ярих зүйл мундсангүй. Аяна улсуу минь, чи нөгөөдөр гэхэд хан ширээ рүү гарсан байх хэрэгтэй. Харин хар чоног би өөр ажил томилчихсан. Тэр одоохондоо бэлтгэл хийж байгаа. Чи тун чухал хүн молсон байна шүү. Чи хар чонтой явхаас өмнө уулзаж ажил үргэн сайн гүйцэтгэрэй гэж хэлнэ биз. Анх таньж олсон хүн нь чи болохоор бас арай өөр хандаж захиас үгийг чинь санаж явна биз. Миний бодлоор бол шинэ ажилдаа тэмж дуртай биш шиг санагдаад байна. Гэсэн ч чинэнийхэн бодол хүсэл мөрөөдлийг нүүр царай үг яриандан илэрвэлдэггүй. Баяр баясал атааж өтөөгөн сэтгэлдэн барьж чаддаг хүн байна.
Харин надад найдаж байгаа нэг зүйл бол хар чон чиний ятгалганд орсон явдал. Тиймээс чи уулзах нь чухал. Аяна улсуу Кавантуны хайрмын тагнуулын газрын тусгай сургуулийн бэлтгэлийн танхимд очлоо. Уужим танхимд цагаан кимоно өмсөж, толгоогоо хар бүсээр боосон 8 хүн каратегийн бэлтгэл хийж байлаа. Эрхэм баяр хэмээгдэх буд аал тагас хэртэй өндөрт тэлж татсан утсан дээгүүр харааж, цаана нь байгаа хавтгай банзыг хөл гарынхаа цохилтоор зад цохих дасгал хийж байв. Ийм цохилтыг мавасигари гэдэг юм. Энэ нь угтаан мавари бранко буюу үсрэлттэй гიშгэлт гэдэг үг. Сигаро хэмээх хамгаалт гэсэн үгнээс үүссэн үсрэлтэнтэй хамгаалж цохих гэсэн утгатай ажээ. Эрхэм баяр мавасигаригийн энгийн дасгал хийж байлаа. Намхан нуруутай нэг залуугийн дараа эрхэм баяр гүйлтэн дундаа харайхтан баруун хөлөө атийн зүүн хөлөөн тэрэн жих зуур баруун гарын зангидсан нударгаар дүүжлээстэй байгаа цунгийн банзыг цуу сохихдон өлмийгөрөн газардан буухад Аяна улсуу түүний дэргэд очлоо. Тэгээд бэлтгэл удирдах байгаа баг даргад Аяна улсуу учир байдлыг хэлснийхээ дараа эрхэм баяраа хоёулаа танхимаас гарыг гэлээ. Уужим танхимд бэлтгэл хийж байгаа хүмүүсийн чихт өжрүүлсэн хашгиралтаас төвшөөсөн Аяна улсуу танхимаас гарлаа. Каратегийн цохилтын хурд нь эзэн хүний дууны хурдаас хоцрох ёсгүй болохоор хүмүүс цохилт хийхин өмнө байдаг чадлаараа нь чарлаж заншсан болохоор танхимд цуурайтсан дууд шимээнд энгийн хүн тэсхийн аргагүй. Аяна улсуу бэлтгэлийн танхимын өөдний өрөөний нэг сандал дээр суух зураан янжууран асаатал эрхэм баяр гарч ирлээ. Бэлтгэлдээ халуутсан эрхэм баярын нүүр ягаарч хөлж тааварлсан ажээ. Эрхэм баяраа шинэ ажил шинэ нэрэндээ хэр зэрэг дасаж байна да гэж яриагаан эхэлсэн Аяна улсуу түүнээс сонирхсон бүхнээ лавлана. Танаа хөгшөө хаширлаад ямар хэрэгээр хаашаа явуулах гэж байгаа хэлэхгүй л байна. Ярианы байдлыг аживал Тянжин руу явуулах бол тоо. Чи тэр нууц томилтын талаар юу гэж бодож байна да тэгээд. Миний бодлоор бол их гүрний болон олон улсын банкны үйл ажиллагааг хянах бололтой. Гэхдээ ингэх гэж байгаа гэдэг нотлогоо миний гар дээр байхгүй. Чиний төсөөл зөв байхаа гэж Аяна улсуу хэлэхэд эрхэм баяр. Тозиягийн яриагаар бол Японы засгийн газрыг үйлдвэр банкны эдэс санхүүжүүлдэг бөгөөд тэд нар цэрэг дайны зардалд хөрөнгө хандивалгаасаа цааргалдаг бололтой. Ингээд Японы армийн хөрөнгө нь армийн цэрэг дайны мэргэжилтэн генералуудын сэтгэл чамлагдаад байдаг учраас тагнуулын үйл ажиллагаанд олгосон хөрөнгөндөө эднэр бухимддаг юм байна. Тиймээс Тозия өөр замаар нэмэгдэл хөрөнгө олж авахын тулд Тянжинд байгаа Гоминданы 50 сая долларын хадгаламжийг сонирхдаг бололтой. Түүнийг хайлган сүрдүүлэх замаар өөрийнхөө гарт хийх гэж байгаа юм шиг байна. Гэхдээ ийм сэтгэл надад төрүүлээд өөр юм хийлгэхээс сийхгүй хөгшин бололтой. Эрхэм баяраа. Чи Тозиягийн санааг зөв ойлгосон байна. Цаад хөгшин чинь чамайг Тянжин руу явуулахгүй, Шанхай руу явуулах байх. Би Жанжин сүм рүү нөгөөдөр явна. Тэгэхээр чамтай дахиад уулзаж чадахгүй. Шанхайд очсны дараа энэ хаягаар нэг эмэгтэйтэй уулзаарай. Тэр эмэгтэй чиний ажилд тус болно. Гэд халааснасаа нэгэн зураг гаргаж үзүүлээд сайн үдэлж ав. Гэд түүнтэй уулзах нууц төлхүүрийг хэлж өглөө. Аяна улсуу хар чоныг Сензин рүү явуулсан хийгээд Тозия түүнийг өөрийнхөө мэдэлд авсан учир холбогдлыг Рожо Сайд мэдэгдэжээ. Гэтэл Харбинаас Сензин рүү гарахын өмнө ойдов ирж Аяна улсуутай уулзаад Рожо Сайн даалгаврыг дамжуулж өөрийнхөө төлөөний хүмүүстэй уулзуулж ажиллаулахыг зөвшөөрсөн байлаа. Аяна улсуу эрхэм баяртай чингэж уулзаад явснаас хойш 7 хоноод эрхэм баяр алсын замд гарчээ. Тэрээр Сензингийн галт тэргээр мөгдөн дайрч Гуандонгийн хойгийн зүүн өмнөд хэсэг Лойшункоугийн булан дахь хятадын Шардингсын иргэдээр байгуулсан Юшүн хотод ирлээ. Энэ хотын олон далдарсан нэр нь Порт Артур гэдэг. 20 дугаар зууны эхнээс Японы цэрэг Гуандонгийн хойг дээр суурьснаас хойш өмнөд Манжуурын төмөр замын аюулгүй байдлыг эрхэлдэг цэрэг зүүн Азийн өмнөд хэсэг Шардингсыг холбосон энэ газар бэхэлсэн цайцтай болж бэхжсэн болоо. Гуандонгийн хойг дээр байдаг хоёр томоохон хот Порт Артур Дайран 2 Японы цэргийн эзэмшил болж түүнээс хойш Кавантуны армийн түүх судар эхэлсэн ажээ. Эрхэм баяр Порт Артурын буудал дээр буутал
Японы цэргийн банкын төлөөлөгчийн газраас ирсэн 2 хүн түүнийг угтан авч зочид буудалд аваачаад тоглог байрлуулав. Тэр 2 хүн хэдэн жилийн өмнө харж оногж алдарсан энэ хүнийг дой хараагийн даалгавраар барих гэж үйл тамаан үзэж байсан билээ. Гэтэл хожим хойтын өдөр тусгай шугамар түүнийг хүндэтгэн хүлээж авна гэж хэн хэний санаанд ороогүй. Чингэд 2 хонож байтал Японы жанжин штабаас тусгай төлөөлөгч Дайранд ирж эрхэм баяртай бэйжлэн уулзаад Токио дахь нэгэн пүүсний эзний бие төлөөлөгч худалдаачин эрхэм баяр гэсэн өнөмлөх бичиг гардуулжээ. Эрхэм баяр Порт Артурт 4 хоноод нэгэн өрөө усан онгоцонд суухан өмнө Япон зөвлөхүүдтэй салхас гүйцэтгэл 2 хоног өөрт нь ажил төрлийн холбогдолтой зүйлийг хэлж өгсөн дарга эрхэм баярын зан арын шингийн зарим гоц зүйлийг хэлж өгөөд таныг Шанхайд байгаа манай хүмүүс угтаж авнаа гэхэд эрхэм баяр чухам ямар хот руу явж байгаагаа сайн мэджээ. Эрхэм баярыг Шанхайд ирсний дараа консулын газар очиж бүртгүүлэхэд нэгэн халдсан Японд түүнийг хүлээн авч ярилцахдаа та энд Токиод байгаа өөрийнхөө эзний харьяаллын нэг байшинд суун. Шанхайд байх хугацаанд Нанжин Лу гэдэг гудамжинд байгаа гадаадын ихсийн цэнгэний газраар орж мөрөйтэй тоглоомчтой нийлэх хэрэгтэй. Алдах очихоо та өөрөө мэдэх учраас энэ талаар зөвлөх хэрэггүй. Таны ажлын хэрэгцээнд $5,000 тэмцэх хэмжээний бэл эндээс олгоно. Гэхдээ та доллараар тоглохыг чухалчилж болохгүй. Манай улс хятадын зах зээл дээрээс долларыг шахан гаргах асуудлыг чухалчилж байгаа учраас шинээр гарсан юан юм уу йен гаргаж тоглох хэрэгтэй. Гээд эрхэм баярт 1 бодол доллар, 5 бодол юан өглөө. Би эндхэн Америк худалдаачдын дунд бишрэгдсэн хүмүүсийн хаяг ажил төрлийн болон ахуй амьдралтай холбогдсон алдаа эндэгдэл эгзэгтэй бүхнийг мэдэх хэрэгтэй. Тийм баримтыг 10 хуруу шиг мэдж байвал миний ажилд тус болох хүмүүсийг төвөггүй өргөтөж болно. Гэхэд үүнийг ажлын чинь явцад чамд хэлж өгч байх болно. Харин Америкийн худалдааны танхимын ерөнхий захирлын сайн танилуудын нэг Гриман гэдэг хүний эгзгийг олбол нэлээд мэдэж болно шүү. Угаасаа их юм үдсэн хашир хүн болохоор түүний амнаас хэр баргийн үг дуулж чадахгүй. Харин мөрөйтэй тоглоомд их шуналтай тоглодог их хортой хүн. Их алдвал түүнийг эргүүлж авахын тулд шийдсэн мэхихээс буцахгүй толгой. Тиймээс түүнийг ажиглаж байх нь чухал. 68 дугаар хэсэг төгсөв.